Үзэгчдээ өнөөдрийн мэндийг хүргэе. Эхэмж нэвтрүүлгийн өнөөдрийн сэдэв цэвэршилт түүний хам шинж. Энэхүү сэдвийн хүрээнд та бүхэндээ урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээллийг мэрэгжлийн эмчнэрийн хамт хүргэнэ. Тэгэхээр цэвэршилт гэдэг нь сарын тэмдэг зогсох үйл явцыг хэлдэг бөгөөд эмэгтэйчүүдийн дунд 45-аас 50 насны хооронд тохиолддог бол умаан хүзүүний өвчлөлийн үед 30 нас буюу эрт үед тохиолддог байна. Монгол улсын хэмжээнд ахмад насны эмэгтэйчүүдийн цэвэршилт түүний хам шинжээр хийсэн судалгааны үр дүн үзэгч та бүхэндээ хүргэж байна. Судалгаанд оролцсон нийт эмэгтэйчүүдийн дундаас 10 хүн дутмын 8 нь тархалттай, 4 хүн дутмын 1 нь даралт ихсэх өвчлөлтэй байна. Мөн судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 3 хүн дутмын 1 нь хоол боловсруулах зам, дотоод шүүрлийн эмэгтэй байна гэсэн судалгааны үр дүн гарсан байна. Нийт судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн цэвэршилтийн хам шинжийн илрэл нь 97% нь бие махбодын дэлгэрэх шинж тэмдэг, 35.7% нь ургал мэдрэлийн шинж тэмдэг, 76.9% нь сэтгэл мэдрэлийн шинж тэмдгээр илэрч байна. Ахмад насны эмэгтэйчүүдийн цэвэршилтийн талаарх мэдлэг мэдээллийг авч үзэхэд ихэнх нь найз нөхөд, гэр бүл, ойрын хүнээс мэдээллийг авдаг бөгөөд мэрэгжлийн эмчийн зөвлөгөө мэдээлэл, тусламжийг авдаг байна. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдээс 50-аас дээш хувь нь 4-өөс дээш төрлийн сэтгэл зүйн болон бусад хам шинж тэмдэг илэрдэг бол 70-аас дээш хувь нь амьдралдаа сэтгэл ханамжгүй болсон, 50-аас дээш хувь нь сэтгэл зүйн ямар нэгэн эмгэг асуудалтай болсон гэсэн судалгааны үр дүн гарсан байна. Эхэмч нэвтрүүлгийн өнөөдрийн дугаартай хамт байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр бид цэвэршилт амьдралын шинэ үе шат гэсэн сэдвийн хүрээнд үзэгч та бүхэнтэйгээ ярилцахаар их барих эмэгтэйчүүдийн эхэмж ангаа ухааны магистр, клиникийн профессор, энхийн эмчийг студид орьсон. Өнөөдрийн мэнд хүргэе. Энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр өнөөдрийн Викторийн ярилцах сэдэв бол бүсгүйчүүдэд тэр дундаа ахмад насны эмэгтэйчүүдийн маань хот маш чухал сэдэв байгаа. Тэгэхээр хоёлаа энэ сэдвийн хүрээнд үзэгчтэй бас маш олон хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг хүргэнэ гэж итгэж байна. Тэгэхээр цэвэршилт гэсэн яг энэ үе шатны тухай хоёлаа тодорхойлж томьёолж хэлбэл. За би өнөөдөр энэ цэвэршилт гэж эмэгтэйчүүдийн амьдралын чухал энэ үе шатын талаар багч гэсэн суур мэдээлэл хүргэх юм боломж авсандаа их баяртай байна. Энэ ярилцлага ихдээ би ямар ч үсэн эерэг өөдрөг мэдээлэлээр эхлэе. Цэвэршилт гэдэг бол ердийн нэг үзэгдэл, цэвэршил бол амьдралын өвчин биш, нэг үе шат. Тэгээ бүх эмэгтэйчүүдийн энэ шатыг даван туулж амьдралаа үргэлжлэн цэвэрсэн ч цэвэрсний дараа дахиад тэн хагас амьдрал нь илүү жаргалтай амьдрах боломжтой байгаа. Тийм болохоор цэвэршилтийн талаар ерөнхийдөө нэг юм сөрөг мэдээлэл биш, эерэг мэдээлэл хүргэх санаатай өнөөдөр энэ студид ирсэн байгаа. Тэгэхээр цэвэршилт гэж яг юуг хэлээд байдгийг. За энэ амьдралын эмэгтэйчүүдийн 45-аас дээш ч юм уу 50-аас дээш насны тохиолдлыг энэ цаг хугацаа тэгээд энэ яг юу гэж ангаах ухаандаа бас томьёолж хэлдгийн талаар та товчхон мэдээлэл өгөөч. Тий. Яг цэвэршилт бол өвчин биш гэж би сайн хэлсэн тий. Амьдралын нэг үе шат. Тийм болохоор цэвэршилтийн талаар ярихдаа бол зөвхөн эрүүл мэнд төдөггүй энэ нийгмийн талаас бас тайлбарлах бас нэг боломж надад олдож байна л да. Тэгэхээр хичнээн амьдралын ердийн нэг үе шат боловч энэ эмэгтэй хүний эрүүл мэнд, сэтгэл зүй, хувийн амьдрал, гэр бүлийн амьдрал тийм ээ ажил хөдөлмөр эрхлэлтэнд зайлшгүй нөлөөлдөг. Тэгэхээр амьдралын чанар гэдэг бол эрүүл мэндээс хамаарал амьдралын чанар гэдгийг бол үнэхээр цэвэршилтийн үеийн эрүүл мэнд маш их амьдралын чанар нөлөөлдөг тийм ээ. Тэгэхээр эерэг сүрэг хандлага байгаад байгаа тийм ээ. Яагаад гэвэл энэ цэвэршилтийн талаар ерөнхийдөө суур мэдээлэл байхгүй, энэ талаар манад яг мэрэгсэн тусламж үйлчилгээ байхгүй болохоор эмэгтэйчүүдэд энэ цэвэршилтэд бол сүрэг хандлага байдаг. Энэ талаар эмчид ханддаггүй, энэ талаар яг шаардлагатай тусламж зөвлөгөө авах боломж байхгүй. Энэ талаар өөрсдөө сүрэг хандлагатай байдаг болохоор эрүүл мэндийн талаар бол их эртнээс урьдчилан сэргийлэх юм боломжоо алдаж их хүндрэх байдалд ахмад наснд хүндрэх байдлын мэргэцэл байдаг. Яагаад энэ хүмүүс энэ сүрэг хандлагатай байгаад байна вэ гэхээр ерөнхийдөө айдас байдаг. Биний юм ирэхгүй болоод цэвэршээд өөрт тохиолдох энэ шинж тэмдгүүд тохиолдоод тэгэхээр мэдээлэл байхгүйгээс бол айдас байдаг. Айдас нь болохоор залуу насаа алдж जैन өвчлөлийн эрсдэл нэмэгдэж जैन тийм ээ нийгэмд эзлэх байр суурь хүртэл ингээд алдагдаад эхэлдэг. Тэгэхээр
энэ айдас юунаас үүсдэг вэ гэхээр хамгийн түрүүнд өөрт нь мэддэгдэх шинж тэмдгээс үүсдэг тийм ээ. Биений ирэхэ болдно, өөрчлөгдөн тийм ээ. Одоо хүүхд төрүүлэх төлөвлөгөөтэй байсан хүмүүс хүүхд төрүүлэх боломжгүй болно тийм ээ. Өөрөө ирэхгүй яаж ч хоол цайгаа идэж хэрэглэж гэсэн жин нэмээд гадна төрхөн өөрчлөгдөд байдаг. Тийм болохоор энэ айдсыг арилгахын тулд одоо нэг жоохон ч гэсэн цэвэрлэлтийн талаараас мэдээлэл өгөх санаатай байна. Юу нь яагаад хүн цэвэршдэг юм эмхтэн яагаад цэвэршээд байдаг юм бэ гэхээр ерөнхийдөө энэ эмгтээчүүд надтай нэг л юм одоо би биш болоод байна тийм ээ. Ингээд байхаар шинж тэмдгүүд илэрдэг. Хамгийн энэ шинж тэмдэг 20% нь эмгтээчдийн шинж тэмдэг бүр өдөр тутмын амьдралд нөлөөлөх үс хэмжээгээр хэвийн үйл ажиллагаа явуул 20% маш хүнд хөлбөрөө байдаг. Эмгтэн хүн болгон ямар нэг хэмжээний өөрчлөлт мэддэг. 60% нь бас хөнгөн хэлбэрээр амьдралын одоо үйл явцаар зохицуулах тийм шинж тэмдгүүд яагаад. Тэгэхээр 80% нь энэ шинж тэмдэг илэрдэг. Тэгэхээр энэ шинж тэмдэг юу гэхээр хүний биеийн тохиолдол гэсэн үг тийм ээ. Надад ямар нэг байдлаар өөрчлөлт явагдаад байна. Тэр шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр явах уу, хүнд хэлбэрээр явагдах уу гэхээр тухайн удам зөө одоо архаг өвчлөл тийм ээ. Одоо нийгэм эдийн засгийн байдал энэ бүх юмд нөлөөлөдөг. Тэгтээ цэвэршилтийг бол бид нар яаж ч байсан өөрчлөх, хойшлуулах тийм боломж байдгүй. Тэгээд мэдээлэл хүрэхтэй болохоор яагаад цэвэршээд байдг вэ гэхээр яг өндөвчний үйл ажиллагаа хямраад тийм ээ эмэгтэй хүн чинь одоо нөхөн үржихүү үйл ажиллагаа физиологийн бие бүтцтэй төрсэн хүүхэд төрүүлэх одоо өндөвчний үйл ажиллагаа нөхөн үржихгүй энэ үйл ажиллагаа идэх одоо буурж суларснаас холбоотой биений ирэхэ болохыг л ерөнхийдөө цэвэршилт явагдана гэдэг тийм ээ. Энэ цэвэршилт явагдах гэдэг нь бол ерөнхийдөө ойролцоогоо 45-аас 55 насны хооронд явагддаг боловч тухайн хүний бас хувь хүний эрүүл мэндийн байдлаас хамаарат үргэлжлэх хугацаа, эхлэх хугацаа, ямар шинж тэмдэгтэй явагддаг яг тухайн хүн болгонд өрмөц байдлаар илэрдэг тийм ээ. Ерөнхийдөө энэ үргэлжлэх хугацаа энэ юунд юу нөлөөлөдөг байдаг вэ гэхээр өндгөрчөнд байдаг одоо өндгээс нөхөн үржих үйл ажиллагаа сар болгон нэг өндгээс ялгараад тийм ээ одоо ойролцоогоор нэг 45 наснд эмэгтэй хүний өндгээсийн нөөц одоо дуусдаг тийм ээ. Нөөц дуусгана. Нөөц дуусаад бүр одоо дуусахаас өмнө нөөц багасаад эхлэнгүүт нөгөө хүний бичиг их ухаалаг их мэрэгэн ухаан мэрэгэн одоо бүтцтэй тийм ээ одоо компьютер шиг энүүндээ дасан цогцоод нөгөө даавраа одоо нэмэгдүүлээ гэсэн тохио өнгөд одоо сэдэгч даавар тархинаас ялгаруулах энэ дааврын хариу урвал хэлбэрээр нөгөө халуун оргих суц агшил одоо зүрх дэлсэх даралт ихсэх энэ зовиорууд байдаг. Энэ бол тэгтээ үйл ажиллагааны өөрчлөлт боловч хүний биед дохио өгчин гэсэн үг. Тий. Дохио өгнө гэдэг чинь энэ тохиоллын хэр хүчтэй одоо хэр явах хариу урвал гэдэг хүн гэдэг юм чинь эмэгтэй энэ үед одоо зайлшгүй хариу одоо урвал хэлбэрээр өөрчлөлт хийх хэрэгтэй. Тий. Тэгэхээр энэ одоо цэвэршилт гэдэг бол энэ дохио, энэ зовиорууд яг цэвэршилт өөрийн төгөөмөлийн зовиоруудыг энэ тохиолыг өөр эмэгтэй өөрөө сайн сонсоод энүүндээ дохимчны одоо өөрчлөлт хийх хэрэгтэй. Тэгэхээр цэвэршилт гэдэг бол одоо нөгөө бүр ингээд бүх одоо эмэгтэй хүний одоо насчаад эмэгтэй хүн биш байха болоод яаж байгаа ш. Эмэгтэй өөрчлөлт хийх үе гэсэн одоо үе үзэл хандлагаар хүлээж авах нь шүү дээ. Хандлага мэдээлэлтэй амьдралын хэв маяг тийм ээ өдийг одоо 45 55 нас хүртэл өөрт тохиолдсон төрөлт тийм ээ одоо өөрт тохиолдсон өвчлөлүүд энэ бүх юмынхаа үр дүнд хүний бие ямар хариу урвал өгж гин гэдэг дохиог л өөрөө эмэгтэй хүн сонсох хэрэгтэй. Тэгэхээр энэ бол нөхөн үржихүү үйл ажиллагаа хүүхэд төрүүлэхэл болж байгаа болохоос биш эмэгтэй хүн үргэлжлээд эмэгтэй хүн одоо эрүүл эрсдэлгүй энэ сайхан жаргах нас юм өөрчлөлт хийх нас л гэж ойлгож болно. Тийм болохоор цэвэршилт гэдгээс одоо айдсаас одоо ангижрах хэрэгтэй. Тий. Тэгэхээр мэдээж эмэгтэй хүний цэвэршилт нь өөрөө бие организмд болоод амьдралын идэвх гээд олон зүйлд нөлөөлөх нь. Тэгэхээр эмэгтэй хүн өөрөө энийг яаж даван туулах ёстой байдгийн. Дээрээс нь яг энэ одоо үеийн ойр дотных нь хүмүүс ойлгох бас их чухал асуудал яригдах нь. Яагаад гэвэл биднийг одоо хүүхэд байхад өсвөр насны үед ч юм уу те за өсвөр насны болж байгаа юм ингэх хэрэгтэй тэгэх хэрэгтэй гэд эцэгчүүд маань анхаардаг бол эргээд бид нар ээжигээ тийм ээ цэвэршилтийн насан дээр ирэхээр за ээжд маань нэг иймэрхүү шинж тэмдгүүд ирээд байна бид нараа одоо ойлгох хэрэгтэй ч юм уу те
За ойлгох хэрэгтэй гэхээр бас л нөгөө эрүүл мэндийн боловсрал гэж байгаа шүү дээ. Мэдээлэл гэдэг байгаа. Одоо шалтгаан юу гэхээр үнд өвчний нөөц алга болно. Яг чаргуу насжилтын явцад үнд өвчний нөөц үнд өвчнөөс ялгарх эстроген дааврын одоо түвшин багасаад эхлэнгүүт эстроген даавар түвшин багасгангууд хизээ энэ эстроген дааврын түвшин хизээ багасах уу, хэр хурдцтай багасах уу, энэ эстроген дааврын одоо бууралт эмэгтэй хүний биеийн хариу үйлдэл ямар байх вэ гэдэг юм бол нэг бас удмаар дамжих одоо ер нь 70-80% одоо удмаар дамжих байдаг. Хүн төрөлхийн нэг тодорхой тооны өндгөө эстэй төрдөг. Удам дамжина гэдэг тийм ээ. Тэгэхээр тэр өндгөө эсийн их өндгөн эстэй төрөх үү тийм ээ. Удмаар дамждаг. Амьдралын хэм маяг гэж хоёр дахь юм гэвэл амьдралын тэр үнд өвчний үйл ажиллагаа одоо идэвхтэй байх уу? Эсвэл үнд өвчний нөөц байсан ч гэсэн энэ одоо сүнрэх магадлал гэдэг бол амьдралын хэм маяг харахаг өвчлөл нөгөө буруу зуршил гэдэг юм бас нөлөөлөд идэг тийм ээ. Тэгэхээр яг уу одоо залуу насны бүсгүүчүүд би юу хэлээд байна нөхөр ээж нь яаж одоо цэвэрч जैन ямар шинж тэмдэгтэй удмын сантай байна. Ерөнхийдөө тэрийг бас их дуурайх хэлбэртэй байдаг. Нөгөө тал дээрээ болохоор анхаарах юм гэхээр нөгөө амьдралын хэм маяг стрессийн ачаалал хоол тэжээлийн дутмагшил тийм ээ өөрийнхөө нөхөн үржихүүн үйл ажиллагааны эрүүл мэндийг хянах байдал энэ бүх юм одоо нөлөөлдөг тийм яг цэвэршилттэй холбоотой нэг тодорхой яг өвөрмөц шинж тэмдгүүд байдаг нөгөө үнд өвчний үйл ажиллагаа хямдрах ёсны болгоотой энэ цэвэршилтийн одоо үнд өвчний үйл ажиллагаа буурсантай холбоотой шинж тэмдгүүдийг ерөнхийдөө яг 4 бүлэгт хуваадаг. Энэ болохоор яг даавар буугаад хариу орол өнгөт нь ургал мэдрэл буюу судаслагын өөрчлөлттэй холбоотой байдаг. Энэ бол халуун оргих, зүрх дэлсэх тийм ээ ийм шинж тэмдгүүдэд энүүн дээр нэмэгдээ сэтгцийн докторгүй байдал үүсдэг тийм ээ. Тэгэхээр эстроген даавар ерөнхийдөө эмэгтэй хүний зөвхөн нөхөн үржихүүд төдийгүй бүх эргэтэн тогтолцоонд зайлшгүй чухал үүрэг гүйцэтгэдэг тийм ээ. Инхээр өөх тосны солилцоо нөгөө сайн муу өөх гэж яригддаг. Би өнөөдөр яг хүмүүстэй ойлгуулад голцоо нэг эмнэлгийн бус юугаар ярих гэж орлоо. Энгийн юугаар ойлгохгүй ярих гэдэг тийм. Тэгэхээр эстроген даавар болохоор өөх тосны солилцоо нөгөө сайн өөхийг одоо дэмжиж муу өөхийг задлж өгдөг. Сахарыг задлж өгдөг тийм ээ. Тэгэхээр сахарыг задлахад инсулин мэдрэх чанарыг нэмэгдүүлж өгдөг. Шээс бэлгийн зам давсхны одоо амсар давсхны ханы юм чанга хатуу байх байдалд нөлөөлдөг өтрээний одоо чигшил шүүрэл тийм ээ ашигтай орчинд энэ бүхэнд эстроген зайлшгүй чухал үүрэгтэй. Энэ бүх одоо эстроген дааврын буурлыг зөвхөн одоо нөхөн үржихүүн одоо үнд өвчний нөөц дуусахаас гадна тодорхой хэмжээний багц эстроген дааврыг эмэгтэн эрүүл байхад энийг ашигтай хэрэглэхийн тулд нөгөө нэг бас л нөгөө хүний суур эрүүл мэнд маш чухал байдаг. Тэгэхээр юу гэхээр сарын тэмдгийн мөчлөгийг хянах тийм ээ өөрт тохиолдог шинж тэмдгийг хянах ямар шинж тэмдэг илүү илэрж байна энүүнтэй холбоотой ямар өвчний эрсдэл байна гэдэг юм дээр нэлийн анхаарал тавьж эмчээс зайлшгүй зөвлөгөө авч явах хэрэгтэй. Тэгэхээр цэвэршилтийн үехээр цэвэршилтийн өөрчлөлт сарын тэмдгийн мөрчлөг шинж тэмдгүү гарангууд хамгийн түрүүнд одоо өөрийнхөө яг энэ эрсдэл бөгөөд цэвэршилтийн ямар үе шатанд байгаагаа зайлшгүй мэрэгсэн эмчээс очиж зөвлөгөө авах хэрэгтэй. Тэгэд энэ зөвлөгөө авсантай холбоотой өгөх одоо болзошгүй эрсдлийг үнэлүүлсний дараа яг хувь хүнд онцлог тохирсон тухайн хүний юунд ийм зөвлөгөө авч явах хэрэгтэй. Тэгэхээр эмэгтэй хүн ерөнхийдөө 40 наснаас эхлээд би 45 биш тийм ээ 40 наснаас эхлүүлээд яг амьдралын үе шаттай холбоотой урьдчилан сэргийлэх үзлэг энэ зайлшгүй юмд хамрагдаж байх хэрэгтэй гэдгийг хэлэх гээд байна. Бас нэг хэлээ юу юм бэ сэтгцэн эрүүл мэнд гэдэг юм байгаад байгаа тийм эстроген даавар өгөхөр тархины одоо эсийн мэдрэл дамжуулалттай одоо нейротрансмиттер гэдэг одоо бүтцний бас нийлэгжил маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхээр нөгөө дааврын тэнцвэр алдагдал бөгөөд тэнцвэрийн бууралтай холбоотой одоо мэдээлэл дамжуулалт гэдэг бол эмгэг байдалд бас шилжих магадлал бас өндөр байдаг. Тэгэхээр энэ бүх шинж тэмдгүүдийг яах вэ гэхээр нөө сарын тэмдгийн мөчлөгтэйгөө л холбож одоо үзэх одоо
энэ сарын тэмдгийн мөчлөгтэй холбоотой байна уу, холбоогүй байна гэдгийг эмэгтэй өөр аюу сайн ажигладаг байх хэрэгтэй. Тэгэхээр эмэгтэй хүний эрүүл байх, эмэгтэй хүний эрсдэлгүй байх энэ одоо бүх юуны өгөхөр эмэгтэй хүний нөгөө нэг сарын тэмдгийн мөчлөг гэдэг аюу том ямар ч шинжилгээ шаардлагагүй, ямар ч одоо эмнэлгээр тийм одоо эмнэлэг явж нарийн мэрэгжлийн эмчээр явах шаардлагагүй сарын тэмдгийн мөчлөг гэдэг бол аюу том үзүүлэлт байдаг. Тэгэхээр одоо эмэгтэй хүмүүс, залуучууд, бүсгүүчүүд сарын тэмдгийн мөчлөг, шинж тэмдэгэ одоо сарын тэмдгийн мөчлөгтэй холбоотой өгөхөр өөрчлөлт гараад эхлэнгүүт ерөнхийдөө маш эртнээс нөө дохио өгж ин ч тийм ээ. Бүр нөө бие даас эстроген дааврын буралтай холбоотой бүс эсийн бүтцийн өөрчлөлт байхаас өмнө энэ юутай холбоотой тодорхой хэмжээний амьдралын хэв маягийн өөрчлөлт хийж эхлэх хэрэгтэй гэдгийг л хэлэх гээд байна. Миний одоо ганц анхааралж байдаг болохоор өнөөдөр цэвэршилтийн талаар ярьж байгаа болохоор цэвэршилтийн эстроген даавар буултаа нөгөө бодисын солилцооны хам шинж гэдэг юм бол маш цэвэршилтэнд болоо юм өвөрмц байдлаар илэрч эхэлдэг тийм ээ. Тэгэхээр нөгөө нэг би түрүүний хэлсэн бүх юунууд яхаар нөгөө биеийн жингийн үзүүлэлт, ясны сэрэгжилт тийм ээ. Энэ бүх юм ерөнхийдөө даад хэлбэрээр ямар ч амьдралын хэм маягт одоо аваад ч гэсэн өөрчлөлтгүй байдал одоо ингээ нэмэгдээд байдаг ийм хандлага байх юм бол эмнэлэн болохоор энэ бас дохио гэж удаад бас л нөгөө мэрэгжлийн цэвэрсэн одоо цэвэршлийн мэрэгжлийн эмчд очиж явах хэрэгтэй гэдгийг яах хэрэгтэй. Тэгэхээр ер нь цэвэршилт гэж ярихаар за энэ байгалийн жамаараа физиологийн үйл явц гэж бодолгүйгээр мэдээж яг тэмч гэсэн одоо тэр үйл явцыг одоо амьдралдаа эерэг нөө амьдралын чанартаа нөлөөлөхгүйгээр ингээд даван туулах сэтгэл зүйн хувьд, бие махбодын хувьд илүү эерэг байх гэх тэр олон зүйлд мэдээж мэрэгжлийн эмчийн зөвлөгөө тусламж гээд мөн өөртөө туслах тийм олон зүйлүүд хэрэг болох нь. Тий, хамгийн түрүүнд мэдээлэл авах хэрэгтэй. Ерөнхийдөө мэдээлэл авахын тулд өөрт одоо надад юу тохиолдоод байна гэдэг байхын тулд хамгийн түрүүнд энэ цэвэршилт гэдэг бол амьдралын үе шат. Тэгтээ энэ цэвэршилттэй холбоотой энэ зовиоруудыг бол төвчж өнгөрөх ёсгүй тийм ээ. Энэ бүхэн манайх ч одоо за яг нь настай холбоотой энийг зүгээр анхааруулга тийм ээ. Тэгээд манай эмэгтэйчүүд ерөнхийдөө энэ их зовиорын юунд болохоор эмчэд ханддаг, шаардлагагүй их эмчилгээ хийлэгдэг тийм ээ. Инхээр яадаг вэ гэхээр нөгөө нэг энэ шаардлагагүй энэ эмчилгээнээс илүү нөгөө одоо нөгөө тохиолын самбар гэж байдаг ч машин байхад бид нар болохоор энэ эмчилгээг зөвхөн дохиог нь унтраад юуныг хүсэж яг суур шалтгааныг бид нар олохгүй байгаа тийм ээ. Эмэгтэйчүүд тэрийг яхаа. Тэхийн тулд одоо яг энэ өөрийнхөө нөхөн үйл ажиллагаатай, үнд хүчний үйл ажиллагаатай, дааврын тэнцвэр алдагдaltaй холбоотой яг гол суур шалтгааныг хамгийн түрүүнд олох хэрэгтэй. Тэгэхээр энэ суур шалтгааныг юу яхын тулд одоо цэвэршилтийн шинж тэмдэг хүнд хэлбэрээр явагдаад байх тийм ээ. Эрсдэл байгаад байх тийм суур шалтгааныг одоо эмчид зайлшгүй очиж олж авах хэрэгтэй. Тэгэхээр энийг үндэслээд өөрчлөлт хийх хэрэгтэй тийм ээ. Одоо эмчээс аавна өөрөө амьдралын хэв маягийн өөрчлөлтийн энэ шалтгааныг олсон тохиолдолд энэ бол яг шатаараас өөрчлөлт хийх хэрэгтэй. Тэгэхээр өөрчлөлт хийхэд бас хэцүү байдаг, амаргүй байдаг тийм ээ. Тэгэхээр өөрчлөлт хийгээд одоо энэ амаргүй энэ даван туулах уу эсвэл өөрчлөлт хийхгүйгээр энэ зовироо одоо зовоод эрсдлээ одоо бүх өвчний өндөр эрсдлийг хүлээгээд зовирлаад суух гэдэг бол цэвэр эмэгтэй хүний өөрийн хандлага гэдгээс л байгаад байгаа юм тий. Тийм болохоор өнөөдөр яг энэ талын өндөр зүгээр мэдээлэл өгөх гээд юу яаж чинь манад одоо яг юу гэвэл яг энэ талаар нөхөө 45-аас одоо 60 насны эмэгтэйчүүдийн нөхөн үржихэн дараах насны тусламж үйлчилгээ яг юм тогтсон одоо тогтолцоо ерөнхийдөө одоо зөвхөн хөгжлийн шатн дээр байгаад байгаа. Тэгэхээр их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний одоо хөтөлбөрийн 5 дугаар хөтөлбөр гэж байгаа. Тэрэн дээр ер нь цэвэршилт, андролог, эрэгтэйчүүдийн бас дааврын буралтай холбоотой нэг цэгийн үйлчилгээ гэдэг одоо заалт гарсан байгаа. Тэгэхээр энэ яг юм болвол нэг дүүрэг одоо аймгийн тийм ээ одоо төвүүд, эрүүл мэндийн төвүүд, хотын дүүргүүдэд энүүтэй холбоотой тусламж үйлчилгээг ерөнхийдөө байгуулах маш том шаардлага гарч байгааг манай судалгаа үзүүлсэн байгаа. Тэгэхээр бид нар энүүн дээр мэрэгсэн хүмүүсийг бэлдэх хэрэгтэй, хүмүүсийг эрүүл мэндийн талын боловсролтой болгох хэрэгтэй. Үе үе шаталсан энэ тусламж үйлчилгээний хөтөлбөр гаргахтай орчлон сэргийлэх үзүүлэх хэрэгтэй. Бид нар одоо дундч нас 41
49.7-тай цэвэршин гэж байгаа. Тэрийг одоо цэвэршгэд шилжих тэр зовиор тийм ээ. Энэ юу даван туулаа зөв даван туулсан тохиолдол Монгол эмэгтэйн дунд ч насалтай 75.8 одоо дараа жилээс 80 хүрэх тийм магадaltaйгаа даруй амьдралынхаа 3.1 26 жилийг бид нэр эрүүл бөгөөд чанартай амьдрах боломж нээгдэж байгаа. Тийм болохоор энэний төлөө өөрчлөлтөө хийцгээгээрэй л гэдгийг уриалмаар байна тийм. Баярлалаа танд олон танай хамт олонд яалтчгүй яг бүсгүүчүүдийн маань хувьд тэ эмэгтэйчүүдийн маань цэвэршилт өөрөө маш чухал зүйл байдаг. Тэгээд энэ хүрээнд хийж байгаа одоо эрүүл мэндийн боловсрал олгох тэ нийгэмд бас зөв мэдээлэл хүргэх ажилтан амжилт хүсье. Маш их баярлалаа. Баярлалаа. За. Эхэмч нэвтрүүлгийн өнөөдрийн дугаартай хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгээд үргэлжлүүлээ нэвтрүүлгийн 2 дугаар хэсэгт би та бүхэндээ орчин сэргийлэх зөвлөгөө мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болон тунгуудахгүй эргээд олцгаая. Эрен жилийн түүхтэй Гималай дараа компани бүтээгдэхүүн бүсгүй таны цэвэршилтийн үеийг даван туулахад зориулагдсан Минасан имийг танилцуулж байна. Цэвэршилт гэж юу вэ? Цэвэршилт гэдгийг хамгийн энгийнээр хэлбэл өндөвчөнд байгаа өндгөн эсийн нөөц бүрэн дуусаж, өндөвчний үйл ажиллагаа бүрэн зогсохыг хэлнэ. Эмэгтэй хүн дунджаар 75 нас хүртэл амьдрахад цэвэршилтийн үедээ 26 жилийг дунджаар зарцуулдаг гэсэн судалгаа байдаг. Иймээс цэвэршилтийн энэ 26 жилийг зовиоргүй амар тайван туулах нь хамгийн чухал юм. Цэвэршилтийн үеийн эмчилгээ. Цэвэршилтийг зогсоох арга байхгүй харин удаашруулж, зовиоргүй даван туулж, цэвэршилтийн дараа үүсдэг эмгэгээс сэргийлж болно. Ургамлын эстроген даавар агуулсан Минасан эм нь цэвэршилтийн бүхий л үе шатанд эстроген дааврыг нөхөж, цэвэршилтийн үеийг удаашруулж, цэвэршилтийн үеийг амар тайван зовиоргүй туулахад ихээхэн туслахаас гадна цэвэршилтийн дараах зүрх судасны эмгэг, артерийн даралт ихсэх эмгэг, ясны сэргэжилтээс сэргийлдэг байна. Даавар эмчилгээ нь удаан хугацаанд хийхэд гаж нөлөө ихтэй байдаг учраас байгалаас гаргаж авсан ургамлын эстроген хэрэглэхийг эмч нар зөвлөж байна. Ургамлын эстроген даавар агуулсан Минасан эмийг нэг ширэхээр өдөрт 2 удаа 12 сарын турш ууж хэрэглэнэ. Үүнээс гадна Минасан эм нь дархлаа дэмжих, өрөвслийн эсрэг, нянгийн эсрэг тайвшруулах үйлдэлтэй эмийн ургамлуудыг давхар агуулсан байдаг. 100% ургамлын гаралтай цэвэршилтийн үеийг даван туулахад зориулагдсан Минасаныг бүсгүйчүүдэд санал болгож байна. Цэвэршилт нь эстрогений дутагдaltaй ямар холбоотой вэ? Цэвэршин гэдэг нь сарын тэмдэг зогсохыг хэлнэ. Ихэнх эмэгтэйчүүдийн хувьд 45-аас 55 насны хооронд цэвэршдэг бол умаа мэс заслаа шалтгаалan залуу насндаа цэвэрших тохиолдол байдаг. Цэвэршилт болон түүнтэй холбоотой олон өөрчлөлт нь өндгөвч өөрийн үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болсноос үүдэлтэй. Өндгөвчний үйл ажиллагаа яагаад зогсоход хүрдэг талаар тодорхой мэдэгдсэн зүйл үгүй боловч өндгөвч нь биеийн эдис, яс, арьс, зүрх, судасны эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай гормонуудыг боловсруулдаг. Цэвэрсний дараа энэхүү гормонуудыг нөхөж өгөх нь цэвэршилтийн хүндрэл болох яс хэрэгжилтээс урьдчилан сэргийлэх боломжтой гэж үздэг. Орчин үед эмэгтэйчүүдийн нас уртсаж цэвэрсний дараа 20-30 жилийн амьдралыг үргэлжлүүлдэг. Тиймээс нас ахих тусам түнхний үеийн хугарал, гэрийн эзэгтэн сэтгэл гутрал, бэлгийн хүсэл буурах зэрэг урт хугацааны эстроген дутагдлын хам шинж үүсдэг. Энэхүү эмгэгүүд нь цэвэршилтийн дараа эмэгтэйчүүдийн амьдралыг хэвийн бус болгох шалтгаан болдог боловч тохирсон арга хэмжээг авбал хангалттай урьдчилан сэргийлж чадна. Цэвэршилтийн өмнө болон цэвэршлийн дараа дараах шинж тэмдгүүд илэрнэ. 1. Судасны агшилтын дутагдал. Цэвэрсэн эмэгтэйчүүдийн 85% нь нүүр халуун оргиж, улайх, шөндөө хөлрөх, толгой өвдөх, зүрх дэлсэх, нойргууд хэд ядрах, арьс эргэнэх мэдрэмж энэ нь нойргуудл болон нойр дутагдлын байдал оруулдаг. 2. Сэтгэл зүйн шинж тэмдэг. Цэвэршилтийн дараа үүсдэг хэд ядаргаа нь бухимдал үүсэх шалтгаан болдог. Түгшүүр, сэтгэл гутрал, сэтгэл хөдлөлийн өөрчлөлт, мартагнах, ганцаардал зэргийг мэдэрнэ. 3. Үтрээний дотор давхаргын уян хатан байлгахад эстроген чухал үүрэгтэй. Цэвэршилтэй хамтаар эстроген буурахад үтрээ хатан гаршиж, үтрээний доторх хана уян хатан чанараа алдан нэмгэрч, яваандаа үтрээ хуурайшин бэлгийн харьцааны үед өвдөх, таавгүй мэдрэмж төрдөг. Мөн үтрээ халуун оргих, загтнах, цагаан амьны хэмжээ ихсэх болон цус алдалт үүсч болно.
Өдрөөний дотор давхархтай айдлаар шээс дамжуулах суваг давсагч бас хэвийн үйл ажиллагаагаа явуулахад эстроген чухал шаардлагатай. Цэвэршилтээс үүдэлтэй эстрогений дутмагшил нь шээс дамжуулах зам давсагны хатангаршилтыг үүсгэх боломжтой. Үүнээс шалтгаалan шээсний замын эргэтнүүд шээхэд өвдөж, хорсох, инээж найтаалгахад шээс тусагнах, давсагны өрөвсөлтэй адил шинж тэмдгүүд илэрдэг. 4. Бэлгийн дур хүсэл үгүй болох. Цэвэршилтийн дараа бэлгийн дур хүсэл нь тухайн хүнээс шалтгаалаад өөрөөр илэрнэ. Хатангаршил, өтрээний өрөвсөл, өтрээний хуурайшил, үүнээс болж бэлгийн харьцааны үед өвдөх болон таавгүй мэдрэмж төрөх боломжтой. Өтрээний халдварт өртөх боломж өндөрсөх. Бусад цэвэршилтэй холбоотой шинж тэмдгээс үүдэлтэй бие махбодын тавгуйтал, жишээ нь нүур халуун оргих, нойрны дутагдал, ядаргаа, толгой өвдөх, шөнө хөлрөх гэх мэт шалтгаан нь бэлгийн дуршлыг бууруулахад нөлөөлдөг байна. 5. Бие махбодыг дэмждэг эдийн чадвар буурах болон яс хэврэгших. Яс хэрэгжилтэй холбоотой яс угарах нь элбэгшинэ. Үргэлжлүүлээд бид Цахиур Төмөр компани эмч төлөөлөгч Даваацрын эмчтэйгээ уулзж байгаа. Энэ өдрийн мэнд хүргэе. За энэ өдөр минь төргий. Тэгэхээр өнөөдөр хоёлаа ахмад насны бүсгүйчүүдэд зориулаад цэвэршилтийн талаар зөвлөгөө мэдээллийг хүргэх гэж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ талаар ер нь яг цэвэршилт гэж юу хэлээд байдгийг, за энэ насны хувьд одоо хэдэн наснаас хэдэн насны хооронд үргэлжилтийн те энэ талаар хоёлаа товчхон мэдээлэл өгье. За тий. За цэвэршил гэдэг нь бол хамгийн энгийнээр тайлбарлах юм бол өндөвчөнд байгаа одоо өндгөөсийн нөөц нь бүрэн дуусаад өндөвчний үйл ажиллагаа бүрэн зогсохыг цэвэршилт гэж хэлдэг. За тэгээд Монгол эмэгтэй хүний одоо цэвэршилтийн нас дунджаар бол 49 нас байдаг гэж одоо Монголын менопауз бол андропаузын нийгэмлэгээс гаргасан судалгааны дүнгээр бол тийм байдаг. За тэгээд ер нь бол цэвэршилт бол 45 наснаас ихэвчлэн эхэлдэг. За тэгээ цэвэршилтийг үе шатаар нь бол үндсэндээ 3 хаадаг. Цэвэршилтийн өмнөх үе, цэвэршилтийн үе, цэвэршилтийн дараах гэх үндсэндээ 3 хаадаг. За цэвэршилтийн өмнөх үе нь бол ихэвчлэн 45-аас 49 насны орчимд бол илэрнэ. 49-өөс 52 за тухайн хүний онцлогоос хамаарат 2-оос 3 жил бол цэвэршилтийн үе нь үргэлжлээд за тэрний дараа цэвэршилтийн дараах үе рүү ингээд 52 нь одоо жишээлбэл 52-оос хойшоогоо цэвэршилтийн дараах үе рүү шилждэг гэсэн. Тэгээ цэвэршилтийн дараах үе нь бол одоо насан өд болтол үргэлжилнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо Монгол эмэгтэй хүнийг нэг сонирхолтой тоо баримтыг дурдвал Монгол эмэгтэй хүн дунджаар 75 жил амьдралаа гэж бодоход цэвэршилтийн дараах үе нь 20 одоо цэвэршилтийн дараах үе, цэвэршилтийн өмнөх цэвэршилтийн гэсэн энэ 3 үе шүү дээ. Энэ үе маань бол 75 насных нь 26 жилийн авдаг. Гэсэн бас судалгааны үр дүн байдаг. Тэгэхээр цэвэршилт бол эмэгтэй хүний амьдралын яг тодорхой нэг маш чухал үе шат. Энэ үе шатыг бас бид нар ямар нэгэн зовиургүйгээр те эрүүл аж төрж одоо ингэж өнгөрөөх нь бол их амьдралын шин чанарт нь бас шууд нөлөөтэй байдаг. Тэгэхээр цэвэршилтийн үеийн одоо шинж тэмдгүүд гэж ярихаар мэдээж эмэгтэй хүн болго харилцаа адилгүй байдаг баг. Тэгэхээр энэ тал дээр нэмэлт мэдээлэл өгвөл. За тий. Цэвэршилтийн шинж тэмдэг бол нөгөө одоо цэвэршилтийн өмнөх үе шатанда явж байгаа бол ихэвчлэн одоо сарын тэмдэг нь алдагдах те эсвэл цөөврөх эсвэл ирэх хэмжээ нь багасах ч юм уу ийм байдлаар бол өөрчлөлтүүд гарч эхэлдэг. За цэвэршилтийн үедээ ороод ирэнгүүт тухайн хүнд нөгөө нүүр ам халуун оргих, амархан хөлрөх за тэгээ сэтгэл санаа тогтворгүй болох, ойр ойрхон уйлах, тэ инех ч юм уу ийм завирууд илэрнэ. Дээрээс нэмээд бусад эргэтэн системүүдээс бас өөрчлөлтүүд гарч ирдэг. Даралт төстөг, зүрх дэлсэх, тэ зүрхээр өвдөх. За зарим тохиолдолд одоо шээс бэлгийн замаас болохоор өвтрээний өрөвслөөр ойр ойрхон өвдөх, өвтрээн хуурайших, за цаашлаад цистит өвчнөөр ойр ойрхон өвдөх ч юм уу, тэ бүр шээсний замын өвчлөөр өвдөх гэх мэт ийм завирууд бол илрээ явчихдаг. За бүр цэвэршилтийн дараах үеиг ороод ирэнгүүт нөгөө өндөвчөнд байгаа өндгийсийн маань боловсрал бүрэн одоо нөөц нь бүрэн дууссан. Тэгээд нөгөө өндөвчнөөс ялгардаг байсан эстродиол, прогестерон гэдэг дааврууд огт ялгархгүй баснаас болоод тэр даавруудын өмнө хийдэг байсан ажлуудтай холбоотой жишээлбэл эстродиол даавар чинь бол цусндах холестеринийг бууруулах, судасны ханыг уян хатан байлгах, тэ арсыг өнгөлөг, толгор байлгах, за тэгээд өтрээний нөгөө умаа хүзүүний ойролцоох булчирхаанаас ялгах шүүрлэг хэсгэх замаар өтрээг ингээд чигшүүлэх хэрэгтэй байдаг гэтэл тэр маань яванда огт ялгархан болонгууд өтрээ маань хуурайших тий. За цаашлаад нөгөө цусндах холестерин гэсэнгүүд дагаад артерийн даралт хэсэг тэгээ зүрх судасны эмгээр өвдөх магадлал нь өсөх. За тэгээ мөн эстродиол гэдэг даавар маань бол нөгөө ясны эрсжилтийн процессд оролцдог байсан. Гэтэл дагаад ясны сэргэжилт үүсэх гээд ингээд цэвэршилтийн дараах үед бол дагалдан гарах эмэгүүд нь бол маш олон байдаг. Тэгэхээр нөгөө хүмүүс би цэвэрчлээ
Гээл тэгэл ямар ч эмийн бэлтгэл ч юм уу те тэр эстрадиол прогестерон дааврыг одоо нөхөх хэмжлэгээ хийхгүй байгаад хахаар одоо ясны сэргэжил зүрх судасны эмгэг шээс бэлгийн замын өвчлөө өвтрэний хураашил төр ингээ өвдөх магадлал нэгсэн яваад байдаг. Тэгээ энд бол бас тодорхой хэмжээгээр эмчилгээ хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ үе шатаасаа хамаарат шинж тэмдгүүд өөр байдаг. Шинж тэмдэг өөр байхаар тэрийг дагаад эмчилгээнүүд ч гэсэн өөр явагддаг байна. Тэгэхээр цэвэршилт гэхээр за мэдээж насны хувьд ч юм уу те за энэ уусаа болох ёстой үйл явц гэд тоохгүй өнгөрчих тийм тохиолдлууд байгаад байдаг. Гэтэл тухайн тэр үйл явцыг одоо сэтгэл зүйн хувьд ч юм уу те бие махбодын хувьд аюу энгийн байдлаар даван туулахад одоо эмчилгээгээ дараагийн маш чухал зүйлүүд яригдах байх. Тийм. Одоо нөгөө цэвэршилтээр гол нь ямар үед эмчилгээ хийх вэ гэхээр нөгөө зовир ихтэй байгаа. Тэгээ нүүр одоо шүн ингээд маш их хөлрөмтгий болох. Тэгээ нүүрлөө ингээд ойр орхон ингээд халууд өгөх мэдрэмж нь хит олон байх. Тэгээ 20-с дээшээ ч юм уу те. Өөрт нь амьдралын одоо хэвийн амьдралаа өргөжлүүлэхэд нь саад болохоор тийм их хэмжээний зовирууд илрээд байгаа үед бол заавал хэмээн эмчилгээнүүд хийгддэг. За дээрэс нь нэмээд мэдээж амьдралын маягтай хоол хүнсэндээ бас өөрчлөлтүүд оруулж ирэх хэрэгтэй. Ялангуяа түрүүн би бол нөгөө эстрадиол даавар, эстрогон даавар дутагснаас болоо ясны сэргэжил үүсдэг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэндээ зориулаа яс сэргэж магадлал өндөтэй учраас кальц, магний, витамин D-нүүдийг нэмэлтээр уух шаардлагатай. За гол нь энэний цаана юу яж гэхээр өндөвчний үйл ажиллагаа бүрэн зогсно гэдэг үг маань эстрогон, прогестерон даавар огт ялгархгүй гэсэн. Энэ хоёр даавар ялгархгүй байгаад хахаар энэ хоёрыг хийдэг байсан ажлууд бүгд алдагдаад тэгээд цэвэрлэлийн шинжүүд илэрж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ эстрогон, прогестерон даавруудыг нөхдөг эмийн одоо эмчилгээнүүдийг авдаг. Энэ дээр нь бол маш их хүнд их зовир ихтэй байх юм бол эмчдэр очиод даавар нөхөх эмчилгээ хийдэг. Тэгээд даавар нөхөх эмчилгээ бол бас тухайн хүнээс хамаарат удаан янз бүр хийдэг. Гэхдээ даавар нөхөх эмчилгээ маань өөрөө айгүй их гаж нөлөөтэй байдаг хгүй. Хамгийн наад зах нь дотор муухайрахаа өгүүлэх, бөөлжих, хотод цочрох гэл ийм гаж нөлөөнүүд гараад байдаг. Тэгэхээр ийм гаж нөлөөтэй байдаг болохоор сүүлийн үед эмч нар маань бол одоо ургамлын гаралтай фитоэстроген агуулсан эмийн бүтээгдэхүүнүүдийг бас хэрэглэхийг зөвлөдөг болоод байгаа. Тэр нь бол илүү аюулгүй, дээрэс нь гаш нөлөөгүй байдаг. Гэтэ удаан хэрэглэх шаардлагатай. Даавар эмчилгээ бол шууд уугаал тэр доор нөгөө шинж тэмдгийн намдаагаал сайхан эрүүл болсон юм шиг мэдрэмж төрүүлдэг. Гэтэл энэ фитоэстроген буюу ургамлын гаралтай эстрогенүүд бол удаан ууж иж илүү үр дүнгээ өгдөг. Тэгсэн мөртлөө удаан хугацаанд тусмаа цусндах концентрац нэгэн төвшөнд орж тэгээд нөгөө зовиргүй болгодог гэдгээр их даваа талтай байдаг. Тийм яг сул тал нь яг удаан л авах юм. Тэгэхээр цэвэршилтийн одоо энэ үед одоо үргэлжлэх хугацаа нь цэвэршилтийн үед үргэлжлэх хугацаа нь харилцан адилгүй байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр тэр нь бас нөгөө нэг шинж тэмдэг ч юм уу эмчилгээнээсээ шалтгаалж гинөө тухайн эмэгтэй хүнээс өөрөөс нь онцлогооснаас шалтгаалж гинөө. Тий одоо жишээлбэл нөгөө эрс цэвэршдэг удамтай болвол те эрс цэвэрших удамтай айлууд байдаг шүү дээ те. Тэгэх юм бол эрс цэвэршдэг зарим эмэгтэйчүүд маш хожуу буюу 56 наснаас хоошоо ингээд цэвэршдэг хүмүүс ч байдаг. Тэгэхээр энэ бол бас удамтайгаа бас холбоотой байдаг. Өөрийнхөө удамшлалтайгаа холбоотойгоор бас одоо цэвэршилтийн хугацаа янз бүр байдаг. За тэгээд дээрэс нь хувь хүний амьдралын маягтай шууд холбоотой. Тэгээд бидний өдөр тутамд идж байгаа хоол хүнсний дотор фитоэстроген буюу одоо эстроген даавартай төстэй үйлдэл үзүүлдэг эмийн одоо биологийн төвтэй бодисуудыг агуулсан хоол хүнс зөндөө олон байдаг. Тэгэхээр тэр хоол хүнсүүдийг одоо жишээлбэл сүүлийн үед айгүй модонд ороод байгаа анар байна шүү дээ, тий. Анар жимсийг бол байнга хэрэглээ, тий. Өдөр тутамд маш их хэмжээгээр хэрэглэдэг хүн байлаа гэхэд бол цэвэршилт бол арай хожуу илрэх ч юм уу, тий. Тийм байдлаар тэгээд тухайн хүний одоо тасгал, хөдөлгөөн, тий, хооллолт, амьдралын хэм маяг тэрнээсээ хамаарат бас цэвэршилтийн үргэлжлэх хугацаа янз бүр байдаг. Тухайн хүнээсээ онцлогоос намаардаг. Бидний одоо энэ хилээд байгаа дундаж тоонууд байна шүү дээ, тий. Энэ бол ингээд нийт масст нь судалгаа хийгээд дунджаар Монгол эмэгтэй хүн бол 49 наснда цэвэршдэг юм байна. За цэвэршилт нь 4-5 жил үргэлжилдэг юм байна. Цэвэршилтийн дараах үе нь бол нэг ойролцоогоор насын үед болтлоо гэхээр 10-аас 15 заримдаа 20 жил хүртэл үргэлжилдэг юм байна гэсэн юм дундаж тоонууд байдаг. Тий. Тэгэхээр тэр бол тухайн хүнээсээ л хамаарна. Үргэлжлэх хугацаа нь тэгээ шинж тэмдэг нь бас тухайн хүний физиологоос хамаарат янз бүр байж болно. Үзэгч та бүхэндээ 90 жилийн түүхтэй Гималай драг компани дэлхийд алдартай Цистон эмийг танилцуулж байна. Та Цистон эмийн курс эмчилгээний багц хямдарсныг мэдсэн үү?
Та бүхэндээ 90 жилийн түүхтэй Gimlet Drag компани дэлхийд алдартай Цистон эмийг танилцуулж байна. Цистон эм нь 10 гаруй эмийн ургамлын найрлагатай. Үүнд Didima carpus pedicellata эмийн ургамал орно. Энэхүү эмийн ургамал нь бөөрийн чулууны цэцэг хэмээн алдарсан бөгөөд энэ нутгийн улсын хойд хэсэг болох Пакистаны эргээр ургадаг байна. Мөн бөөрийн эсэнцэр хэлбэрийн чулууг хайлуулж шээсээр гадагшлуулна. Мөн энэхүү эмийн найрлаганд Saxi praga, Ligulata эмийн ургамлууд ордог бөгөөд энэхүү эмийн ургамлууд нь бөөрийн өрөвслийг дарж шээсхөн хаван бууруулдаг байна. Мөн Rubia cardifolia эмийн ургамал нь хүчтэй антиоксидант учир бөөр гэмтэх хүчин зүйлсээс бөөрийг хамгаалж өрөвслийг даран дархлааг дэмжинэ. Цистон эмийг бөөр шээс дамжуулах замын өрөвсөлт өвчнүүд болох Pyelonephrid цистит өвчний үед 2 ширхгээр өдөрт 2 удаа ууж нийт курс эмчилгээ 3 сар үргэлжилнэ. Цистон эмийн шинжлэгдсэн курс эмчилгээний багцыг та хямдралтай үнээр өөрт ойрхон байрлах эмийн сангуудаас худалдан авах боломжтой. Цэвэршилтийн үйл явцыг эмэгтэйчүүдээс харилцан айдалгүйгээр сэтгэл зүйн хувьд хүлээж авдаг шүү дээ. Тэгэхээр мэдээж ихэнх эмэгтэйчүүдийн дийлэх асуудаг асуултад цэвэршилтийг одоо яаж хойшлуулах вэ гэдэг зүйл дээр ярьдаг. Тэгэхээр энэ нөр эмэгтэй хүний зөв амьдралын хэв маягтай илүү холбогддгоо энэ тал дээр зөвлөгөө өгвөл Тий. Одоо нөгөө цэвэршилтийг ерөнхийдөө бол нөгөө хойшлуулах гэхээсээ илүү цэвэршилтийн үйл явцыг жоо удаашруулж байна. Өөрөөр хэлбэл одоо өндөвчний үйл ажиллагааг сайн дэмжиж өгöd ах юм бол цэвэршилт бол харьцангуй удаан одоо үргэлжилж те эмэгтэйлэг шин чанараа илүү хатга. Ер нь цэвэршинэ гэдэг үгний цаана ч ер нь бол эмэгтэйлэг шин чанар маань эрс багасна л гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл өндөвчнөөс ялгардаг байсан эмэгтэй гормонууд ялгархаа болж байгаа гэсэн үг. Эстроген одоо прогестерон дааврууд ялгархаа байлгонгод нөгөө эмэгтэй хүний хөх гой том байх тий. За тэгээд арьсууд ийм гой толгоор сайхан байх тий. Тэгээ илүү нөгөө эмэгтэйлэг нарийн гой хоолоо гарах гэдэг чинь энэ даавруудтай шууд холбоотой. Тэгэхээр энэ дааврууд огт ялгархаан байлаад ирэнгүүт эмэгтэйлэг шин чанар маань ерөнхийдөө багасаад ирнэ гэсэн үг. Тэгэхээр яаж цэвэршилтийг одоо удаашруулах вэ гэхээр гол нь л өндөвчөд тортох хэрэгтэй. Өндөвчнөөс одоо ялгардаг тэр эстроген даавар прогестерон даавартай төстэй үйлдэл үзүүлдэг болж өгвөл байгалийн гаралтай эмийн ургамлууд эмийн бүтээгдэхүүнүүдийг бол хэрэглэх нь их зөв байдаг. Ер нь бол эдгээр даавруудыг л баг зэрэг дэмжих энэ нийлэгжилтийн сайжруулах юм бол цэвэршилтийг баг зэрэг удаашруулж болно л гэсэн үг. Эдгээр даавруудыг яаж дэмжих ёстой вэ бүсгүйчүүд маань? Хоол хүнсэндээ одоо петоэстроген агуулсан хоол хүнс гээд одоо интернетээс ч юм уу хайвал бүх одоо хоол хүнснүүдийн жагсаалт гараад ирнэ. Тэгэхээр тэр хоол хүнсүүдийг аль болохоор хоол хүнсэндээ илүү түлхүү хэрэглэх. За дээрээс нөгөө дасгал хөдөлгөөн тогтмол хийх. За мөн мэдээж өдөр тутамдаа бол аль болох стрессгүй байх стрессээ зөв зохицуулж за ажил амралтын дэглэмээ ингээд хослуулж авах юм бол эмэгтэй хүмүүс бол илүү одоо залуулаг эмэгтэйлэг харагдах юм боломжийг бас бүрдүүлдэг. За дээрэс нэмээд болохоор өнөөдөр та бүхэнд энэ Minson эмийг би бол санал болгож байна. За тэгэхээр энэ нөгөө түрүүнээс хойш хилээд байгаа байгалийн гаралтай петоэстроген одоо даавар төстэй эмийн даавар төстэй тийм үйлдэл үзүүлдэг эмийн ургамлууд болох Saraca indica, Asparagus rasmus гэсэн хоёр төрлийн эмийн ургамал агуулсан байна. За мөн цаашлаад бас нөгөө цэвэршилтийн үеийн зовруудыг намдах, сэтгэл санааг тайван байлгах, төв мэдрэлийн тогтолцоо баг зэрэг тайвшруулах. За тэгээ нингийн эсрэг, өрөвслийн эсрэг үйлдэлтэй эмийн ургамлууд бас давхар агуулсан байна. Тэгэхээр энэ маань бол юу гэсэн үг гэхээр Minson-ыг уувал өндөвчний үйл ажиллагааг дэмжинэ. Өндөвчний одоо өөрийнх нь одоо эстроген, прогестерон даавартай ойролцоо үйлдэл үзүүлээд тэндээсээ бол нөгөө эстроген даавартай яг ижилхэн үйлдэл үзүүлнэ гэдэг чинь судсан дотор уурж байгаа холестерины түвшинг бууруулах судасны уян хатан шин чанарыг сайжруулах. Инхээр зүрх судасны өвчлөлүүдээс одоо сэргийлэх. За тэгээд нөгөө арсны коллагены нийлэгчлэлтэнд оролцож арсыг илүү гоё толгоор сайхан болгох. За дээрэс нь одоо энэ эстроген дааврын рецепторууд нь хөх умаад байж байгаа байхгүй. Тэгэхээр энэ умаа рецепторуудыг очиж зочроож одоо хөхийг илүү хэлбэртэй гоё байлгах За тэгээд нөгөө эмэгтэйлэг хүний шин чанарыг одоо бүрдүүлэх бусад зүйлүүд нөлөөлнө. За үүнээсээ гадна гол нь бас нөгөө ясны эрдэсжилд оролцож ясыг одоо бат бөх байлгах, ясны сэргэжилтээс сэргийлэх. За тэгээд цаашлаад хэрвээ одоо өндөвчөнд өндгөөсийн нөөц байх юм бол сарын тэмдгийг нь болж өгвөл тогтмол хэвийн мөчлөгтэйгээр ирүүлэх зэрэг ийм үйлдэлүүдийг бол үзүүлээд явна гэсэн үг. Тэгээд нөгөө цэвэршилтийн гол илрээд байгаа нөгөө нүүр ам халуун оргих, амархан хөлрөх зэрэг эдгээр зөврүүдийг бас дарж өгдөг гэдгээрээ даваа талтай байдаг.
За цэвэршилтийн үйл явц эхэлсэн те одоо дундаа орж байгаа дээр шинж тэмдгүүдээр илэрсэн эмэгтэйчүүд хэрглэж болно. Нэмээд цэвэршилтийн өмнөх буюу те насны эмэгтэйчүүд урьдчилан сэргийлэх ч юм уу те өндөвчөө дэмжих зорилгоор ч юм уу те тэгж хэрэглэх боломжтой юу? Тий. Ялангуяа одоо над асуултын хувьд бол нөгөө 40-40-оос 45 насны хүмүүс одоо ингээд сарын тэмдэг нь алга болоо тэгээ нүүр ам халуун оргоод амархан хөлрөө сэтгэл санаа тавгүй болоо тий. Айгүй их стресстэй ч юм уу ингээд өөрчлөлтүүд гараад ирвэл энэ бол эрс цэвэршилт байхгүй. Тэгэхээр эрс цэвэршилт явагдаад байгаа эмэгтэйчүүд дээр мэдээж одоо өндөвчний үйл ажиллагааг дэмжих зорилгоор та цэвэршилтийн шинж тэмдгийг дарах зорилгоор менса нэмийг хэрэглэж болно. Нэгээр өдөрт 2 удаа ууж хэрэглэнэ гэсэн үг. За ерөнхийдөө бол хэвийн физиологтой тий сарын тэмдэг нь хэвийн ирдэг. Тэгсэн мөртлөө одоо цэвэршилтээ сэргийлэх гэж уухад бол нэг их зөвлөхгүй. Яагаад гэвэл тэр хүний өөрийнх нь өндөвчнөөс нь өөрөөс нь одоо эстрогон, прогестерон даврууд нь ялгарч байгаа хэвийн физиологи явж байгаа учраас нэг их зөвлөхгүй. Харин эрс цэвэршгээд байгаа 40-оос 45 насны эмэгтэйчүүд сарын тэмдэг нийлт ингээд цөөрөөд багасаад байгаа тохиолдлууд дээр алдагдаад байгаа энэ тохиолдлууд дээр менса нэмийг ууж болно. Тэрнээс уршаага бүр 40-оос уршаага насныхан шүү дээ 30-аас 40 насны энэ зарим эмэгтэйчүүд дээр нөгөө үүрэх хүндэлттэй за зарим тохиолдолд янз бүрийн шалтгаанаар өндөвчний үйл ажиллагааг удаан хугацаагаар дарангуйлсан тий ийм юмнууд удаан хугацаагаар ус эсвэл 72 цаг ийм угаад нөгөө гормоныхоо тэнцвэрүүдийг бүр ингээ алдсан. Тэгээ бүр сарын тэмдгийг хэдэн сараар алга болчиход байгаа. Энэ эмэгтэйчүүдийн хувьд бол эвкэр гээд тустай юм байгаа. Тэр нь болохоор менсантай ижилхэн эмийн ургамлын найрлагатай. Гэхдээ нэг дахин бага тунтай байхгүй. Тэр залуу эмэгтэйчүүдэд бол өөрөөс нь нөгөө өндөвчнөөс нь тэр дааврууд ялгарч байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг нь зүгээр нэмэлтээр ингээд нэмээд илүү жоохон сэдээгээд өгөх үүрэгтэй учраас эвкэрийн ургамлууд арай бага тунтай байдаг. Тэгэхээр энийг залуу эмэгтэйчүүд бол эвкэрийг уусан дээр 40-оос дээшээ болоод 45-аас дээшээ болцсон цэвэршилтийн шинж тэмдэг илрээд байгаа хүмүүс дээр бол менсан илүү зохимжтой байдаг. Тэгээд нэг ширхгээр өдөрт 2 удаа менсан нэмийг бол 12 сарын турш уухыг зөвлөдөг байна. Тийм хэрэглэх хугацаа бүтэмжил байгаа тийм. Мэдээж яг ижил төрлийн яг цэвэршилтэд зориулсан ахуй насны эмэгтэйч зориулсан энэ төрлийн эмнүүд бас байгаад байдаг тийм. Тэгэхээр менсаны хувьд юугаараа илүү онцлогийн тийм танд надад бол ургамлын гаралтай илүү удаан хэрэгэлдэг ч гэсэндээ аюулгүй байдал талаасаа илүү зүгээр санагдлаа. Тийм тэгэхээр аюулгүй байдал гэдэг үгний цаанч бол судалгаа орж ирдэг тийм. Тэгэхээр менсан бол маш олон төрлийн 80 гаруй төрлийн судалгаа хийгдсэн ийм бүтээгдэхүүн байдаг. За эмэгтэйчүүд одоо 45-аас дээшээ насны эмэгтэйчүүд дээр цэвэршилтийн шинж тэмдэг илэрсэн эмэгтэйчүүд дээр хийсэн судалгаагаар бол 80-аас 90% одоо үр дүнтэй гэдэг нь бол батлагдсан. За тэгээд энэ эмэгтэйчүүд дээр бол 3-аас 6 сарын турш одоо уулгаж судалгаа хийж байгаа. Зарим тохиолдолд 12 сараар буюу 1 жилээр ингээд судалгаа хийсэн байдаг. Энэ судалгааны үр дүнгээр бол ямар нэгэн аюулгүй гаш нөлөө бол илрээгүй гэдэг нь бол батлагдсан гэдэг ихтэй бодолтой байгаа юм. Тийм тэгээд менсаны бүхэл төрлийн судалгааны мэдээлэл бол одоо hemla-wellness.com гэдэг сайтаас авч болно. Эсвэл интернет орчингоос бас шууд менсаны одоо судалгаа гэд хаах юм бол бүх судалгаанууд нь бас гараад ирдэг. Судалгаан дээр нотлогдсон ийм аюулгүй бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр 45-аас дээш 40-оос дээш насны ахмад насны эмэгтэйчүүдийн хувьд тулгамддаг бас олон асуудлуудын нэг нь бөөр шээс дамжуулах замын өвчлөл бас байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бас стоныг танилцуулахаар авчирсан. Тий. Тэгэхээр нөө цэвэршилтийн дараах үеийг манай ялангуяа эмэгтэйчүүд орхичдаг. Одоо 56 нас хүрэл за цэвэрчлээ гээл одоо сарын тэмдэг огт ирэх юм болчлоо гээл орхичдаг штэ тий. Гэтэл нөгөө цэвэршилтийн дараах үед нөгөө эстрогон, прогестерон давар огт үүсэхгүй байгаа учраас нөгөө ясны сэргэжил, нөгөө зүрх судасны эмгэг, нөгөө одоо шээс дамжуулах бөөр шээсний замын өвчлөөр өвдөх магадлалууд нэгсдэг. Энэ үед нь бол мэдээж одоо нэнгийн үржлийг дарангуулах тий бөөр шээсний замын өрөвслийг дарах зорилгоор шээс өөх үйлдэлийн ашиглаа бөөр шээс дамжуулах замыг цэвэрлэх зорилгоор бол цистон эмийг бас уухыг зөвлөдөг. За тэгээд энэ насны эмэгтэйчүүдээр бас цистит өвчнөөр нэлээд их өвддөг. Тэгэхээр цистит өвчнийг эмчлэх зорилгоор бас цистон эмийг хавсраад ууж болно. За цэвэр эмийн ургамлын найрлагатай. За цистит болон бөөр шээс дамжуулах замын халдварын эмчилгээнд бол 2 ширхгээр өдөрт 2 удаа болж өгвөл 1-3 сар бол тасралтгүй уухыг зөвлөдөг байгаа. Тэгээ бас нэг юм хэлчмээр санагч нөгөө цэвэршлийн дараах насны эмэгтэйчүүд дээр одоо 56-аас дээш настай тий 60-тай 70-тай одоо хүмүүсийн хувьд болохоор нөгөө өтрийн аяга маш их хуурайшдаг. Тэгээд ингээд байнга захтнаад байдаг. Доошоо ямар ч цагаан юм хум гарахгүй. Зөвхөн захтнах зовор маш ихтэй байдаг. Тэгээд захтнаад ахаар сүлдээ майжаад ахаар сүлдээ тэнд нэн ороод өрөвсөд бүр өтрийн өрөвсөл болоо цаашаа хүндрээ авчдаг. Ийм тохиолдлууд дээр болохоор та бүхэн
Менсон нэмийг бол уугаарай нэгдүгээр менсоныг ууж яаж байгаа юм гэхээр тэр эстрогон гэдэг дааврыг нөхөж өгж одоо тэр умаа хүзүүний ойролцоох булчирхаанаас шүүрлийн ялгаруулж өтрийгээ дотроос нь чигшүүлэх нэгдүгээр хоёрдугаарт нь өтрийг гаднаас нь чигшүүлэхийн тулд манай дээр хямлагийн В гэл гээд гил байдаг. Тэр гилийг болохоор орой бүр 2 грамыг татаж аваад өтрийнхаа гүнл орой бүр хийн. Ингээд өтрээний хувь ашилтыг арилтал удаан хугацаагаар 14 хоног 20 хоног ч хамаагүй удаан хугацаагаар хэрэглэх хэрэгтэй. Ер нь сар тутамдаа В гэлийг бол өтрээг чигшүүлэх зорилгоор байнга өтрээлөө хийн. Дотроос нь нөгөө эстрогон гэдэг даавраа төстөө нөхөх зорилгоор энэ аюулгүй хэлбэр нь бета эстрогоноос энэ менсон нэмээ дотроос нь бас байнга ууж хэрэглэнэ. Ингэснээр нэгдүгээрт энэ өтрийний хувь ашиглалтаа эмчилж юм байна. Хоёрдугаарт ясны сэргэжилтээс сэргийлнэ. Гуравдугаар зүрх судасны өвчнүүдээс сэргийлнэ. Артерийн даралт ихсэлтийг бас сэргийлнэ гэд ийм олон даваа талуудыг бас агуулж явдаг. Тэгэхээр бид нэр цэвэрчлээ гэж цэвэрчлэлтийн дараах үеийг юусоо орхиж болохгүй шүү. Энд бас тодорхой хэмжээгээр эмчилгээ хэрэгтэй байдаг гэдгийг бас дахин хэлмээр байна. Тэгээ дээрэс нь эмийн зөв цогцтой хэрэглээ гэд яриул теста амиг магадгүй манай үзэгчид айгуу сайн мэддэг баг. Тэгээд магадгүй нэгийг уугаад орхичдаг ч юм уу те эсвэл ер нь ямарваа нэгэн зүйлийг эмчийн заавраар дээрэс нь яг хэд хоног уух хэвээр хэдийн хугацаанд уух хэвээр тийжээж ямар үр дүн үзүүлэх хэвээр те тэрэн дээрээ их анхаарахгүй л яг хоо үнэхээр эхлээд аваад бол хэргэлждэг тэгээд дундаас нь болждаг талыг хайчдаг ч юм уу те үлдээчдэг гэд энэ нь өөрөө нөгөө нэг эмчилгээний үр дүнд бас сөргөөр нөлөөлдөг шүү дээ. Тий, ялангуяа одоо цистит өвчний хувьд жишээлбэл яриа л да тий. Цистит бол нөгөө шриколи гэдэг нингаас болж үүсдэг. За энэ бол хэвийн үед бүдүүн нарийн гидсэнд бол байж байгаа нэм байгаа. Тэгээ энэ нэм маань бол уушаа нөгөө өтрийн шээсний сүгээр ороод тэгээд цаашлаад одоо давсагны өрөвсөл буюу циститтэй тэгээд зэр нь сайн амжилтгүй байгаад байгаа юм ба шээлүүрээр дамжиж яваад бөөрийн өрөвслүүдийг үүсгэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ үед хүмүүс болохоор ингэдэг циститийг бол нэг одоо 7-оос 10 хоног л шууд эмчилгээгээл антибиотик уугаал шээс өөх юмнууд уугаал маш хурд хугацаанд намдаачдаг. Гэтэл нөгөө шриколи гэдэг нэм маань тэнцээ үлдсэн намжмал байдалд ороод нуугдмал байж байгаа. Тэгэл ахаар жоохон daarаал жоохон ядрангуу дахиад сэтэрчдэг тий. Тэгэхээр энэ дээр өстой чинь нөгөө курс эмчилгээ гэдэг юм байх хэрэгтэй байхгүй юу? Одоо удаан хугацааны эмчилгээ бол байж болно. Тэгэхээр тэрэн дээр одоо жишээлбэл манайх цистон одоо ингээ курс эмчилгээ болгоод гаргацсан байгаа. 3 ийм хайрцгийг уужид одоо циститийг бүрэн эмчлэх боломжтой гэсэн үг. За архаг хэлбэрийн циститтэй хүмүүс дээр бол доотлол ингэж 2 хайрцгийг уужиж одоо циститийг бүрэн эмчлэх боломжтой. За тэгээд нөгөө бөөршээсний замын өвчлөлүүд чинь өөрөө бас тодорхой хэмжээгээр эмчилгээ удаан хугацаагаар шаардаад байдаг. За ялангуяа одоо эмнэлэг твтэж штэ. Эмнэлэг твтээд одоо нэг 7-10 хоног эмчилгээ хийлгчээд гарсны дараа нөгөө барих эмчилгээ буюу дахин өвдгөл сэргийлэх эмчилгээнд дээр жишээлбэл цистоныг одоо ийм 2 курс эмчилгээг уужиж дараагийн одоо бөөрөөр өвдөх магадлалыг нь бас бууруулдаг байна. Тэгэхээр ер нь бол таны хэлдгээр ер нь бол эмчилгээ бүрэн төгс хийх нь хамгийн зөв байд юм аа. Дахин өвдгөөс урьдчилан сэргийлэх нь маш чухал байд. Ер нь урьдчилан сэргийлэх бол эмчилгээс амархан шүү дээ. Тэрийг бас манай ард иргэд бол маш сайн ойлгож байгаа бах тий. Тэгэхээр эмний талаар нэг ойлголт байгаа гэдэг магадгүй бусад одоо антибиотикны төрлийг одоо Хималай брендүүдийн манай бүтээгдэхүүнүүд одоо цистон, минесоны хувьд нэлээд удаан хугацаагаар уух шаардлагатай байгаа даа. Тэгэхээр зарим хэрэглэгчдийн хувьд хадаад өвдөх ч юм уу те удаан хугацаагаар ингээд антибиотик ийм хэрэглэх нь одоо ямар байдаг вэ гэдэг энэ асуудлаас гарч ирэх. Энэ дээр тооцох мэдээлэл үү? Эдгээр бүгд нөгөө хямлагийн юмнууд чи бүгд эмийн ургамлын найрлагатай одоо эмийн ургамлууж ийн л гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл тийм учраас ходоодыг ямар ч цочроодгүй дээр их даваа талтай байдаг. За мэдээж одоо энэ уух зааврууд дээр бичсэн байгаа. Болж өгвөл хоолны дараа ерөнхийдөө аливаа эмийг ууж өгвөл ходоод цочрох нь харьцангуй бага байдаг. За тэгээд хямлагийн юмнууд дээр бол хийгдсэн судалгаанууд дээр бүгдэн дээр нь ямар нэгэн гаж нөлөөлөлгүй байдаг гэдэг үгний цаана л эмийн ургамлууд байгаа учраас гаж нөлөөлөхгүй байгаамаа. За маш их баярлалаа. За баярлалаа. Эхэмч нэвтрүүлгийн өнөөдрийн дугаартаа хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийнхөө дугаарыг бид ахмад насны бүсгүйчүүдэд зориулаад цэвэршилт за бусад шинж тэмдгүүдийн үед одоо ямар эмчилгээ хийх ёстой, сэтгэл зүйн хувьд өөрийгөө бас яаж ажиглах ёстой, энэ үеийг одоо илүү сэтгэлд амар бие махбодтой бас эргээр яаж даван туулах ёстой гэсэн зөвлөгөө мэдээлэл хүргэлээ. Дараагийн дугаараар эргээд олцгаая.